Амьдралын ном. Амьдрал гэдэг агуу том сурах бичгээс сурч, судалж яваа бүх хүмүүсийн амьдралыг үзэх үзэл тэр бүр адил байдаггүй. Тиймээс тэр өөр үзэл бодлыг сонсон, хамт ярилцах зорилготойгоор бяцхан сониуд зандаа хөтлөгдөн хийж буй ярилцлага, хэлэлцүүлгүүд маань Амьдралын ном подкастаар та бүхэндээ хүрэх болно. Сайн байцгаана уу эрхэм өндөд сонсогчдоо. Амьдралын ном подкастны 8 дахь дугаарыг эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээ подкастыг хийгээгүй нэлээд гуудсан байна. Тэгээ магистрийн төгсөлтийн ажил гээд бас баг зэрэг завгүй байсан учраас хоош нь тавиад байсан. Тэгээд хүлээлгэсэн бол уучлаарай гэж хэлье. Тэгээд сонсогч та бүхэн маань сайн суудгаж байсан уу? Тэгээд өнөөдрийн хамт ярилцлага хийх хүн маань Уянга маань байгаа. Сайн уу Уянга? Сайн байцгаана уу? Уулзах үзсэн байна. Тэгээ бас их завгүй өдрүүд үргэлжлээд байж байгаа. Одоо л нэг жоохон буцаад хэмнэлтэд орох гэж тэгэл явж байна. Тэгээ сүүлийн үед бас Солонгос гэлтгүүгээр дэлхийн олон улсуудаас ноцтой асуудал их үүсээд байгаа. Тэр мэдээж корона гэх аюултай вирус шүү дээ, тийм ээ. Харин тийм ээ. Тэгээд энэ бас аимшигт вируснаас Монголдоо гэлтгүй бас гадаадд суугаа монголчууд маань бас өөрсдийгөө тэгээ гэр бүлийнхэнд найз нөхдөйгөө одоо хамтдаа уриалаад хариуцлагатайгаар урьдчилан сэргийлээд одоо олонний хүлийн газраад болох явахгүй хэрвээ явахаар шаардлагатай тохиолдол гарвал маска зүгээд тэгээд гараа сайн угаагаад ариутгаад яваарай гэж бас хэлмээр байна. Тэгээд аль болохоо дархлаагаа дэмжиж халуун бүлээн юм бас сайн ууцгааж байгаарай. Тийм. Ер нь бол хувийн нөгөө нэг юмаа сайн бэлдэхгүй бол одоо би ганцаараа гайгүй л үдэ гэж бодоод байгаа юм бол тэгэл тэр чинь нэг хүнээс олон хүнлөө дамжих болох тийм. Аюу жоохон анхааралтай хандах хэрэгтэй шүү. Тийм. Солонгост бол нийт одоо өнөөдрийн байдлаар бараг 3500 гаруй хүн коронавирусын халдвар авсан байна. Тэгээд тэр дундаас 2500 гаруй хүн Тэйгүү хотоос халдвар авсан гэсэн тоо гарсан байна. Тэгээд Тэйгүү хотод маань монголчууд бас нэлээдгүй их байдаг байх гэж сонсч байсан. Тэгээд Тэйгүү хотод суугаа монголчууд маань бас аль болох гадагшаа битгий гараарай гэж хэлмээрээ. Тэгээд өөрөөсдөө сайн хамгаалцаагаарай гэж хэлье. Бүгдээрээ хамтдаа явуулж чадах уу? Харин тийм хамтдаа байвал Монголд маань ганц коронавирусын халдвартай иргэн илрээгүй гэдэгт нь маш их баяртай байгаа шүү дээ. Тийм, ер нь бас айгүй олон улсуудаас бас Монголыг айгүй сайшааж байсан. Тийм, сайн юм дээр бас ингээд нэгнийг урамшаад өгвөл бас сайштай гэсэндээ сайхан байх хаа гэж бодож байгаа. Харин тийм. Монголын хувьд маш одоо хурдцтайгаар арга хэмжээнүүдийг авсан хятадын хэлийг эдийн засгийн амар их маш өндөр хараатай байж хятадын хэлийг хаасан, Солонгос одоо Японд руу явах ирж очих онгоцны тэр урсгалыг бас хаасан. Ерөнхийдөө манай Монголд үнээр бас зөрөгтэй том шийдвэрийг авч чадсанараа одоо коронавиг оруулаагүй байх гэж бодож байгаа. Тийм. Цаашдаа энэ явдлаараа цаашдаа бүр ингэж хаагаад бүр оруулахгүй байж байгаа. Тэгээ тэрний гайрээр Солонгос ч юм уу олон улсууд гэсэндээ үлгэрдүүрэл авал их зүгээр хаа. Харин тийм. Тийм. Ер нь л тийм. Шүү. За. Тэгвэл ингэ өнөөдрийн сэдв рүүгээ орох уу та. За тийм. Өнөөдрийн сэдвээр болохоор Уянга бит хоёр бас нэгэн сонирхолтой гэмээр сэдвийг ярилцахаар суугаад байна. Тэгээ сэдвийн нэр маань болохоор үхлийн дараах амьдрал болон тэгээ холбогдох сэдвүүдээр ярилцахаар сууж байна. Тэгээ баг зэрэг бас живүүц хүрэн санагдмагадгүй. Гэхдээ өөр сонирхолтойгоор өөрөөсний өнцгөөс болон одоо судалсан баримт мэдээлэл зэрэгтэй тулгуурлаад ярихаар суугаад байна. Тийм шүү. Тэгээд үхэл гээл тэнгүүд бас аимшигтай санагдчих магадгүй. Тэгээд хүн төрөлтөн бол энэ нэг л өдөр өөхөх болно гэдгийг ойлгодог. Дэлхийд дээрх одоо 6 амьд төрөл юм байна л да. Тэгээд тэр хэрээрээ одоо үхэл гих тэр тааламжгүй мэдээлэл хүмүүсийн дийлэнх хувь нь дургүй байдаг. Аль хэдийн хүлээн зөвшөөрч гисэн байдаг.
тий. Уянгагийн хувьд маань болохоор зэрэг хүн төрөх нь үнэн. Тэгээд өөх нь үнэн гэдэг ойлголттой ойлголтыг хэрхэн хүлээж авдаг вэ? Тэгээд үхэл гэдэг ухагтхуунаас айдгүй, эмээдгүй энэ талаараа бас ярилцаач. Тэгээд би болохоор ерөнхийдөө үхэл гэдэг зүйлийг угаасаа дайшгүй байдаг гэж одоо байдаг тийм хүн угаасаа нэгэл төрсэн юм чинь үхэн тодорхой байгаа. Тэгээд тийм болохоор юмнаас заавал тийм айгаад байх юм бол байхгүй гэж бодд юм аа. Яагаад гэвэл тэг үхэн тодорхой гээд одоо хамаагүй амьдрах биш те. Одоо үхэн нэгж байгаа учраас тэр үх хүртлээ өөрийгөө нэг бэлтгээд ч юм уу одоо өөрийгөө сайн авч яваад амьдрал зүгээр хавар яддаг байхгүй. Тэгээ би болохоор ялангуяа үхлийг шашинтай айгүй холбож боддог байгаа. Тэгээ өөрөө гэсэндээ бас шашинтай хүний хувьд одоо нөгөө дэлхийн бүх хүмүүс чинь өөрийн гэсэн бурхан шүтлэг те тохиолдол байдаг учраас тэрнтэйгээ бас нэг холбогдож ярил зүгээр юм боллоо гэж одоо өнөөдрийн шийдвэр бэлдсэн байна. Чиний юу гэж боддог вэ? Үхэл угаасаа маш аимшигтай зүйл шүү дээ. Хинч үхэлдээ нүүр тулахыг хүсдэггүй хэрнээ. Угаасаа байх нь тодорхой зүйлийн нэг учраас сэтгэлдээ бас бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бас яг уянгагийн одоо санал бодолтой нэг байна. Хүн үхэн тодорхой учраас тэр хүртлээр хизээч харамсахгүйгээр өөрийнхөө хийсэн юмаа бүгдийг хийгээд өөрийнхөө зорилгоо бүгдийг биелүүлээд харамсахгүйгээр амьдрах систем болов уу гэж боддог шүү дээ. Тийм болохоор өнөөдөр ч бай маргааш ч бай бүгдээр яг өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантрахгүйгээр биелүүлэхийн төлөө амьдрах хэрэгтэй гэж боддог. Зөв шүү. За тэгвэл уянгаа маань шашинтай гэдэг хэлсэн шүү дээ. Сонсогч олон маань бас дийлэнх нь мэдэхгүй байж магадгүй. Яг ямар шашинтай бэ? Эзэнээс одоо яг тухайн шашныг дагаж мөрдөж хийсэн бэ? Тэр талаараа хаваалцаач. Миний бодлохоор хэрэгсэн шашинтай байгаа. Тэгээд ер нь анх Солонгост ирсэн багасаа хойш яг нөгөө христийн сүмтэй ингээ холбоотой зүйлстэй хийж ирсэн. Тэгээд ялангуяа Солонгос улс маань нөгөө нэг христийн шашин чөлөөг маш өндөр байдаг улс байгаа. Тэгээд тийм болохоор ч бас нөгөө нэг ялангуяа цуглаан бас их байдаг. Тэгэхээр одоо нэг Солонгост ирсэн бол ер нь цуглаантай ингээд юм холбогдох тийм коннект маань аягүй их үүсдэг гэж боддог байхгүй. Тэрнийхээ ирээд яг анх христийн шашинтай танилцж ирснийхаа дараа тэр нь бас ингээд том болоод одоо их сургуультай ороод илүү ингээд христийн шашин мэдэж эхлээд одоо библи уншдаг ч юм уу тийм зүйлүүдийг уншаад мөрдөөд хийсэн байгаа. Тэгээ сүүлийн үед болохоор жоохон одоо цуглаандаас явж чадахгүй байсан. Тэгээ дээрээс одоо корона вирус гэдэг зүйлээс үүссэн ч учраас тэр бүр ингээд ер нь олон нийтийн газар тийм сүм цуглалтыг хоригдсан байгаа учраас тэгээ бүр ингээд явж чадахгүй байгаа. За тэгвэл өнөөдрийн сэдвтэй холбогдуулаад яг ямархуу талаар нь бэлдэж ирсэн бэ? Ямархуу талаар бас сонсогч олонтойгоо сонирхолтой мэдээллийг хуваалцгаар ирсэн бэ? Тэр талаараа. За тий. Тэгэхээр ерөнхийдөө болохоор би христийн шашин чөлөөтэй гэсэндээ одоо бусад шашнуудыг бас ингээд одоо муулах юм уу тийм одоо өгөөсгөж болохгүй гэж боддог байхгүй. Тэгээ тийм учраас за одоо ер нь бол 9 цагаас эхлээд хүмүүс өөрсдөө тайлбарлаж чадахгүй ч юм уу эсвэл айцтай мэдгүй зүйлсээ ичээд юм уу ер бусын ямар нэгэн зүйлстэй холбож тайлбарладаг байсан. Тэгэхээр энэ нь болохоор ер нь далд ертөнц буюу одоо хүний яг энгийн ерөнхий 5 мэдхүү байдаг шүү дээ. Тэрнээс тэр 5 мэдрэхүүгээрээ мэдэрдэггүй бусад одоо мэдрэмжүүд ч юм уу эсвэл 4 юм уу 5 хэмжээст орчин зэрэг тийм үгсээр одоо хэрэглэж тайлбарладаг байгаа. Тэгэхээр одоо Монголын хувьд гэсэндээ одоо энэ нийгэм бас яг ингэж харагддаг байхгүй юу? Тэгээд хүмүүсээ нөгөө нэг одоо айдас ихтэй үе буюу тийм нөгөө нэг одоо айдас багтаа яг энгийн амьдрал ихтэй байсан социализм үед болохоор чөтгөр ч юм уу тийм шашин чөтгөлийн тоо айгүй их багассан байсан бол одоо жоохон нийгэм ингэж тогтвортой бус үе байсан арчлалын үед болохоор бөө юм уу үзмэрч эсвэл далтыг харагчид гэсэн зүйлсүүд маш их авчирч эхэлдэг байсан авчирсан байхгүй. Тэгээд тухайд болохоор одоо Монголын төрийн тэргүүн нөхцөл одоо албан ёсны өөр гэсэн үзмэрчтэй байсан. Тэгэхээр тэр үзмэрчээр
одоо нефтийн гал үүсэлж байна тийм эсвэл цааш ерөнхийлөгчийн одоо амьдрал ямар болох вэ гэсэн тийм зөвлөлүүдийг бас ингээд зөвлөгөөнүүдийг бас авдаг байсан байгаа байхгүй. За тэгээд тэнгуүдээр нь бас энэ тухай их олон их сурвалжуудыг хайж үзэхэд ихэнх зүйлсүүд нь одоо ихэнх өхөл гэдэг зүйл маань бурхантай ингээд шууд холбогдож байгаа байхгүй. За тэнгуүд эртний үеэс эхлэх юм бол эртний буус юм буухнууд судлаачдад хүн төрлөختөн одоо хэдэн мянган жилийн өмнөөс шашин зүтэж ирсэн. За мөн бурханд бас итгэдэг байсныг гэрчилсэн байгаа байхгүй. Тэгэхээр яагаад вэ гэвэл түрүүн чиний хэлсэн шиг хүмүүс болохоор одоо нөгөө нэг амьтад шиг нас барсан нэгнээ шууд хайдаггүй. Оршуулга гэдэг ийм тийм зүйлийг эртнээс үүлддэг байсан. Одоо өхлөө мэдж байгаа учраас тийм. Тэгээд тийм учраас археологчид хүртэл одоо 132 мянган жилийн өмнө буушийг одоо олж үзэхэд тэр бууштай зүг хоол ундан байсан, бас тэр хүний хэрэглэсэн багц хэрэгсэл байсан. Зөвхөн элдв одоо хээ угалцтай ахуй хэрэглэл ч юм уу гоёл чимэглэл байсан байхгүй. Тэгэхээр энэ нь болохоор бидний өвөг дээдс хүртэл ямар нэг юм итгэдэг байсан бөгөөд түүнийг одоо хүндэлдэг байсан гэсэн юмны баталгаа байгаа. Тэгэхээр нас барсан хүмүүс одоо дараа төрөлтөд очихдоо ч юм уу тийм очих замдаа хол зам туурдаг болохоор тийм зам хэрэглэх хүнсэн ч юм уу идэх зүйлсүүд ингээд хийдэг байсан. За мөн дээрээс нь эд зүйлсээс гадна одоо жоохон ягууртан хүмүүс байх юм бол тэр хүний талигач одоо их нэрийн ч юм уу хүүхдүүд зүйл зарсныг ингээд бөөнөр нь одоо буслаад тий хамтд нь оршуулдаг байсан байгаа байхгүй юу? Тийм тохиолдол бас байдаг байсан. Тэгэхээр одоо бол тийм юм маш их багассан байгаа л да. За тэгээд би болохоор энэний бас нэг эртний нэг одоо жишээ дурдъя гэж бодсон. Тэгээд ялангуяа би бас өөрөө барилгын учраас одоо барилгатай бас ингээд холбогдуулаад нэг жишээг дурдъя гэж бодсон байгаа. За тэгээд энэ нь болохоор та нар бүгдээр Египт гэж бас Египтийг мэдэн тийм ээ. Тэгэхээр Египт гэж бодохоор хамгийн түрүүнд юу боддог вэ? Пирамид. Яг зөв. Тэгэхээр хүн болгоны энд нь бас пирамид гэдэг зүйл харагддаг тийм. Тэгэхээр Египтэд болохоор том жижиг нэг 110 бад пирамид байдаг байхгүй юу? За тэгэхээр энэ нь болохоор дэлхийн 7 гайхамшигт багтдаг байгаа. За тэгэхээр энд нь болохоор тэгэхээр Египтийн пирамид маань болохоор яг бунхан буюу тийм хаадын булсны тийм зориулттай байгууламж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нь зөвхөн хаадынх төдийгүй бас их хаттынхын шаардлыг бас бунханы хадгалаастай байдаг байгаа. За тэгвэл яагаад ийм олон сүлэг байгууламжийг тий өөр газар биш энэ Египтийн пирамид гэдэг газар ингээд тэр хүмүүсийн бунханыг байрлуулсан болоо гэж их хүмүүс гайхдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр маш олон эрдэмтэд бас энэ тас судалдаг байсан. За гэхдээ яг энэний хамаг учир нь юу вэ гэхээр эртний Египтчүүд маань болохоор өөрсдийн хаадыгаа одоо өөрийнхөө бурхад гэж дээлдэг байсан. Тэгээ тийм учраас фараон гэж нэрлэдэг. Энэ фараон гэдэг маань болохоор нарны хүү гэсэн нэртэй байдаг гэсэн утгатай. Тэгэхээр тэр нарны хүү буюу өөрсдийн бурхан болох фараондоо зориулж тэр зэргийн байгууламжууд ингэ байдаг байсан байхгүй тэр хүмүүс нь өөрсдөө. За тэнгууд тэр дундаас хамгийн эртний пирамид гэхэд одоогоос нэг бараг 5000 жилийн өмнө баригдсан. Тэгэхээр манай эртний өмнө 2000-аас 3000 жилийн өмнө баригдсан гэсэн үг. За тэнгууд энэ маань болохоор одоо ганц тэр пирамидыг л барихын тулд маш олон саяар нь тийм боолуудыг дайжилж тийм одоо пирамидыг босдог байсан байгаа. Гэхдээ энд бас зөвхөн тийм нөгөө нэг боолууд биш тэр үеийн хамгийн шилдэг урчууд ч юм уу тариачтай тийм хүмүүс ч гэсэндээ бүр өөрийнхөө сайн дураараа ажилдаг байсан байгаа. За тэгэнгүүтээ нэг пирамид нь болохоор 40-60 жилийн хугацаагаар одоо босч ирдэг байсан. За тэгэхээр тийм их одоо хүмүүсийн хүч хөдөлмөрийн дагуу одоо пирамид маань саран дээрээ зөвхөн харагддаг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ийм гайхамшигтай зүйлсүүдийг бүтээсэн гэж болно. За тэгээ бас пирамид маань ер нь өндөр нь 5 давхар байшинтай тийм зөвхөндөр. Тэгэхээр энэ 146 метр гэж ярьд юм байна. За тэгээ тус бүрэн дунджаа 2.5 тонн, зарим бүр 15 тонн хүртэл чинтэй. Тийм 2-3 сая одоо чулуун блокуудаар өргөцсөн байгаа. Тэгэхээр ганц блок нь л тийм 15 тонн гэхээр
маш хүнд байгаа. Тэгээд тэгээ ганцхан пирамидэд л орсон тэр чулуугаар бүхэл бүтэн энэ болохоор Франц улсыг тойруулаад хэрэм барихад элбэг хүрдэг материал гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр тийм ганцхан пирамид нь шүү дээ, тийм. Тэгэхээр тийм пирамид 110 шиг байдгаа гэсэн үг. За тэгээд одоо энэ пирамидын болохоор хамгийн гол зүйл нь болохоор тэр пирамид дотор байгаа тийм хаадын буухан байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр тэр буухантайгаа бас одоо тэдний шариллаас олцсон одоо уран гоёмсог хийц тий тав үнтэй одоо алтан эдэл хамт хийгдсэн байдаг. Тэгээд ийм ч учраас ер нь бас нөгөө нэг пирамидыг бүтээсэн хүмүүс нь болохоор бас зөвхөн энгийн арт иргэд биш, зарим хүмүүс болохоор хариг аргийн хүмүүс хүртэл хийсэн байж магадгүй гэж ярьд юм билээ. За тэгээд тийм итгэмээр үзүүл учраас тэгж ярьдаг байгаа. За тэгэхээр ингэж том сүрлэг пирамид хийж байгаа хамгийн гол шалтгаан нь болохоор эртний египчүүд болохоор үхсний дараа хүртэл амьдрал нь үргэлжилдэг гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр хүн нэг төрсөн бол тэр хүний сүнс нь хизээж устдаггүй гэж ярьдаг байгаа. Тэгэхээр тийм устдаггүй. Тийм үйл бодолтой. Тэгэхээр хүн үхсний дараа одоо сүнс нь биенээс ингээ гардаг гэсэндээ буцаж ирдэг ээ. Тэгээд ийштэй одоо тэр одоо биенийхээ тэр ойр хавцтай одоо буцаад ингэ амьдэрдэг гэж боддог байхгүй. Тэгээ тийм учраас тэр нөгөө нэг пирамидыг байгуулдаг байсан. Тэгээ тэр пирамид дотроо тэр нөгөө үхсэн сүнс нь ингээд өөрөө дахиж амьдэрдэг гэж бодсон байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр тийм учраас одоо ихэнх арт иргэдэн бүр өөрийнхөө бүх амьдралаа зориулж тэр пирамидыг барьж байгаа шүү дээ. Тэгэхээр одоогийн амьдарч байгаа амьдралаас илүүтэйгээр хүн үхсний дараах ертөнц нь тэр хүнд илүү чухал гэж бодсон. Одоо тийм ойлголттой байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тийм учраас ер нь Египтийн одоо бүх урлагийг одоо үхтэл зориулсан тийм урлаг гэж бас нэрлэдэг байгаа. Тийм яагаад гэвэл одоо бүхэл зүйлсүүд нь үхэлтэй холбоотой. Ялангуяа үхлийн дараах ертөнцтэй холбоотой байсан учраас гэж ярьдаг байгаа. Тэгээ тийм учраас бас нөгөө нэг мумиг гэж бас мэдэн штэ. Тэгээ нөгөө нэг үхсэн хааныгаа тэр чигээр ингээд мумиг болгоод одоо тэр өөрийнх нь төрхийн хадгалж үлдээдэг байгаа. Тэгэхээр энэс харахад гэсэндээ Египтчүүд одоо үхлийн дараах ертөнцийг ямар их чухалчилж үздэг байсан бэ гэдгийг бас ингээд харах боломжтой байгаа юм аа. За тэгээд энэ Египтээс гадна би бас айгүй олон төрлийн бас шашнуудын тухай судалж үзсэн байгаа. За тэгэж үзэхэд ер нь бол ихэнх шашнууд ер нь бол маш олон шашнууд байдаг. Ихэнх шашнууд маань болохоор үхлийн дараах ертөнцийг ингээд бас чухалчилж үзсэн байдаг. За тэгэхээр миний судалсаар бол нэг 10 гаруй ийм шашнууд байгаа. За эндээс нэгийн дурдах бас хэдний дурдъя гэж бодлоо. За эхнийх нь болохоор грек байгаа. Грек нь одоо Ромын шашин гэж явдаг бөгөөд эртний грекийн шашинд нь үхсэн хүнийг цаарл өнгөтэй ертөнц зогтож авдаг бөгөөд энэхүү ертөнцийг үхлийн эзэд үзэрдэг гэж үздэг байсан. За тэгэхээр түүнчлэн Олимпус гэдэг уул нь хүүхдүүдийг хүлээн авдаг байсан бөгөөд Зеус буюу аянгийн бурхан маань одоо тэр хүмүүсийг яаж хэрэх вэ гэдгийг шийддэг гэсэн байдаг байгаа. За тэнгууд хүмүүс өөрсдийнхөө амьдрах хугацаанд үргэлж сайн зүйлсийг бодож хүсч явсан тийм хүмүүс болохоор Elysium гэдэг газар очдог бол харин эсвэргээрээ муу зүйл бодож тэгээ бас санаж явсан бусдуудыг хорлож явсан хүмүүс болохоор үхмэгцээ Тартарус гэх газар очдог байсан гэж ярьдаг байгаа. Энэ маань болохоор бас тийм Диважин болон Тами тийм бодолтой бас төстэй байгаа. За дараагийнх нь болохоор Хинди шашин байгаа. За Хинди шашин маань болохоор Брахман бурхныг шүтдэг буюу тэгээ Хинди шашинтуудын тоо маань 900 гаруй сая бүртгэгдсэн байдаг байгаа. За тэд маань болохоор Брахман бурхныг бурхтын бурхад хэмээн сүсгэлдэг. Тэгэхээр зөвхөн нөгөө нэг өөртөөхөө Брахман бурхны доор нэг олон бурхнууд байдаг гэсэн бодолтой байдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр тэд нар маань болохоор там эсвэл диважин гэх зүйл нь огтоосоо байдаггүй. За түүгээр барахгүйгээр үхсний дараа хинт гэсэн дахин шинээр төрөх боломжтой бөгөөд өмнөх төрөлд амьдарч байсан амьдралаараа амьдралаасаа тэс өөр амьдралд хүн дүрийг олж төрнө гэж боддог байсан. Тэгэхээр одоо өөрийнх нь үүсээсээ
хамаарат одоо юу болж төрөх вэ гэдэг мэддэг байсан гэж байна. За дараагийн нь болохоор манай Азийн те хятадын уламжлалт шашин байгаа. За хятадын уламжлалт шашин маань болохоор энэ янгийн сургаалыг дээдэлдэг байсан. За энэ нь болохоор аливаа зүйлийг хоёр талтай байдаг гэж үздэг бөгөөд энэ гэдэг нь сөрөг хар бараамтын юмны төлөөлөл бол ян гэдэг нь эсвэргээрээ гэгээлэг цагаан бүхний бэлтгэл гэсэн. Тэгэхээр энэ түнчлэн энэ шашинд нь болохоор ямар ч хүн бас өөд басны дараа өөрийн сүнсийг өвөг дээдтэйгээ тэгээд даатган өгдөг. За тэгэхээр тэдний шүтдэг бурхан нь болохоор Чин Хуан гэдэг нэртэй бурхан байдаг. За тэгэхээр энэ нь болохоор өөрөө хөлцгийг амар амгалан ариун тагшин газар руу ингэж дагуулад явдгаа гэж гэсэн яриа байт юм байна. Тэгэхээр өгснийхаа дараа одоо ямар нэг хүн төтлөгдөөд тий өгсдийн ертөнц рүү явдгаа гэсэн байна. За дараагийн нь болохоор Сихизм байгаа. Энэ нь болохоор энтэг улстай хамгийн алдартай шашны нэг. За тэгэхээр энэ нь болохоор нийт 25 сая гаруй хүн цэцгэлдэг байгаа. За тэгээд тэнгуүтээ энийг болохоор анх Гуру Нанак гэдэг хүн манай өдний өмнөх 1500-аад оны үед Сихизмын шашныг үүсгэн байгуулсан гэдэг юм байна. За тэгэхээр энэ шашны номлол болохоор хүнийг үхсний дараа түүний сүнс нь одоо хэний ч үл мэдэх сүнснүүдийн амьдардаг газар руу очдог гэж бичсэн байдаг. За тэгээд энэ дээр ч гэсэн амьтаа буян үлдэж юм уу эсвэл зөв үлийг эрхэмлэж авсан хүмүүсийн сүнсийг бас Сих бурхан өөрийнхөө аримдаа аваад одоо сайн дүүсийн төлөө бусад мууч төрүүдтэй тэмцдэг гэсэн тийм шашин байт юм байна. За харин дараагийн нь болохоор лалын шашин байна. За тэгвэл лалын шашин маань болохоор анх ер нь лалын шашныг манай эртний өмнөх 622 онд Мухаммед гэдэг хүн маань алдарт Мекка хотод үүсгэн байгуулсан бөгөөд энэ дээр зүсэндээ там болон Диважин гэх газрууд байдгаа гэсэн тийм шашин байгаа. За тэгэнгүүт энэ лалын шашин маань болохоор ямар нэгэн бодит харагдах бурхан гэж бол байхгүй. Харин энэ болохоор Аллах гэж бурхан нь бүгдийг одоо хинч үл мэдэх газраас төлдөж харж байдаг гэж үсгэлт юм байна. Тэгэхээр энэ дээр болохоор бусад шашинтыг одоо бурханыг зураад ч юм уу эсвэл түүнтэй харьцдаг гэсэн тийм одоо үйл маань хамгийн утгагүй зүйл гэж хэрэгэлдэг гэсэн үг байхгүй юу? За харин дараагийн нь болохоор бидний хамгийн их мэддэг буддийн шашин байгаа. За харин буддийн шашин маань болохоор амьдрал бол уртаас урт үргэлжлэх аялал гэж үздэг. За тэгээд мөн энэ нирван дүрийг олсон хэн бүхэн ад жаргал амар амгалангийн оронд заларнаа гэж үздэг байгаа. Тэгэхээр энэ нирван дүр гэдэг нь юу вэ гэхээр үхшгүй мөнх буюу одоо бурхан болсон тийм дахин шинээр төрсөн тийм хүнийг хэлдэг байгаа. Тэгэхээр будда маань өөрөө тийм дүрээ олсон гэдгээрээ нөгөө нэг хүмүүсийн сүсэг бишрлийг бас өөр дээрээ хүлээн авсан байгаа. За дараагийнх нь хамгийн сүүлийн нь болохоор Христийн шашин байгаа. Тэгэхээр Христийн шашин маань болохоор дэлхийн хамгийн алдартай бас хамгийн олон сая сүсэгтэнтэй шашин байгаа. За тэгэхээр энэ дээр бол одоо ихэнх шашнуудын ярьж байгаагаар там болон Диважин гэх газрын айлын нь хөхсөд очих бөгөөд Диважин нь одоо амар амгалан 50 газар байдаг. Харин там нь зовлонтой уу гашуугаар дүүрэн газар байдгаа гэж үздэгээр бас хүмүүс мэдж байгаа. За тэгээд энэ дээр бас нэмээд ихэд нөгөө нэг бас нэг сонирхолтой шашин бас байгаа. Энэ маань болохоор Санте Моесте гэдэг шашин байгаа. Энэ нь болохоор бид нар Coca үзчихсэн үү? За үзчихсэн. Тийм. Энэ хүүхдийн нэрэн дээр гардаг ер нь шашин байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ маань болохоор ихэвчлэн Мексик хотод байдаг. Гэхдээ Америкт бас байдаг гэдэг юм ээ. Тэгэхээр энэ нь хүмүүс өхлийн бэлэг тэмдэг одоо болсон бурхныг шүтдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол домогтой хосолсон шүшиг байгаа. Тэгэхээр орон нутгийн хувьд гэсэндээ одоо энэ жоохон католик шашинтайгаас жоохон нэгдэх маягаар явдаг байгаа. Тэгэхээр нас барагдсны өвдрүүд гэдэг зүйлийг тэмдэглэдэг. Тэгснийхаа дараа одоо өөрөө нөгөө нэг дайсанчтай эмхтэй гэдэг тийм хувцсыг ингээ өмсөд тэгээд нөгөө нэг бурхан өөрийнхөө бурханыг ингээ шүтээд одоо өвгдээчдийг шүтдэг ийм шашин байгаа байхгүй. Тийм. Тэгээд цаашнд эрэгтэй эмхтэйг бүгд өмсдөг гэсэн үг үү? Одоо ер нь бол нөгөө нэг
юу гэсэн үг өөрийнхөө төсөөлж байгаа бурхан нь ийм даашинцтай эмэгтэй мөртлөн өсөд ийм арга ясан тийм эмэгтэйгээ төсөөлдөг байгаа хгүй өөртөө бурханыг. Тийм тэгээд энэ бурханаараа бас нөгөө нь өөртөөхөө өвөг дээдсүүдийг тийм одоо хувцастайгаараа ч юм уу тий төсөөлөд зүтдэг гэсэн үг байхгүй. Тэгээд ялангуяа тийм бас гарагчдын өдрүүдээрээ яг нөгөө нэг дахил өөрийгөө тийм өгснийхаа дараа бас тийм өгсөний дараа ертөнцид одоо амьдртгаа гэсэн нэг тийм бодолтой шин байгаа. За тэгэхээр өнөөдрийн миний бэлдсэн мэдээлэлүүд маань болохоор ийм байгаа. Тэгэхээр ер нь бол одоо энэ бүхнийг ингээд ихтгэхэд харах юм бол ер нь бол хүн сайн үйл хийх юм бол сайн газар руу очино. Харин муу үйл хийх юм бол муу газар руу очино гэсэн тийм одоо бодлууд айгүй их надад орж ирсэн. Тийм байна. Тэгээ ерөнхийдөө дийлэнх шашнууд бол бүгд хизээч муу юмыг заадгүй гэдэг нь харагдаад байна шүү дээ, тийм ээ. Тийм. Сонирхолтой зүйлээр бас бэлтгэжсэн байна. Тэр Мексикийн шашны нэр нь ямар шашин гэсэн бэ? Санта Муэрте. Тийм болохоор тийм нөгөө нэг олон бол байдаггүй. Ихэнхдээ одоо Мексик улсын тийм үндсэн тийм шашны нэг байгаа. Тэгэхээр хүмүүсээс яг нөгөө кокотой жоохон ойрхон ойлгоход юм л амархан баха гэж бодож байна. Зөв. Яа тэгвэл уянгагийн хувьд болохоор мэдээж христийн шашныхаа номлолыг бол дагна шүү дээ, тийм ээ. Яг үхлийн дараах ертөнцийг яг өөрийнхөө үднээс тайлбарлавал яг юу гэж боддог вэ? Ер нь одоо христийн талаараа ярих юм бол одоо ер нь бол Христ дахин бууж ирэн ч юм уу тийм бүх юм бил Библиэр л бичлэгтэй байдаг байхгүй юу? Тэгээд энэ бол одоо бүхэн гэдэг нь ойлгомжтой. Харин Христтэй болохоор дахин төрөлт гэдэг зүйл бол байдаггүй. Тийм харин үгснийхаа дараа нэг бурхны өмнө шүүгдээд тий хам болон диважинлаа ингэж явтаа гэсэн тийм ойлголт ер нь бол багтэлж хэлж ойлгож байна. Тэгээд маш сонирхолтой сэдвээр бас олон мэдхгүй бас шашнуудыг ямар үзэл бодолтой, ямар одоо номлолтой байдгийг энэ сонирхолтойгоор тайлбарлаж өгсөн уянгадаа баярлалаа. За баярлалаа. За тэгвэл чиний хувьд болохоор үхлийн талаар яаж бодож те ямар талаас нь харж үзсэн бэ? Би болохоор яг үхлийн дараах амьдрал юм эсвэл үхэл гэдэг яг онлыг бас тайлбарлахыг хүссэнгөө. Тэгээд миний бэлдсэн зүйл гэх юм бол үхэлтээр нүүр тулсан буюу одоо сэхээ амьдрахад ороод гарч ирсэн хүмүүсийн талаар одоо доктор Парня гэдэг эрдэмтний судалгааны ажлаас нь бас сонирхуулж ярихаар бэлдэж авчирсан байгаа. За. Энэ эрдэм шинжилгээний ажил гэсэн үг. Одоо бидний магистрийн ажил эсвэл докторийн ажилдаа бэлддэг шиг бас яг нэг эрдэм шинжилгээний ажиллаараа бичсэн хүн байлээ. Гэхдээ уг судалгааны ажил нь болохоор зэрэг нийт 18 судалгааны баг хамтарч орсон. Нийт одоо 31 судлаачдын тийм бүрэлдэхүүнтэй түүхэндээ байгаагүй маш өргөн хэмжээний тийм туршилт явуулж үхлийн дараа оюун ухаан үргэлжлэн амьдардаг эсхийг одоо тухайн сэдвийн талаар маш сонирхолтойгоор судалсан тийм судалгааны ажил хийсэн байсныг би бас олж хараад тэгээ бас сонсогч олондоо бас сонирхуулъя аваад ирсэн байгаа. За. Тэгээ уг судалгааны ажил нь болохоор зэрэг ерөнхийдөө өвчтнүүд дээр тулгуурлаад одоо ерөнхийдөө хоёр аргаар явагдсан байсан байлээ. Нэгдүгээрт нь болохоор зэрэг зүрх зогссон үедээ ойр санамж, дурсамжин дээр тулгуурсан туршилт. Тэгээд дараагийнх нь бодит үеийн туршилт буюу зүрх зогссон зүрх зогсож буй үеийг гэсэн одоо хоёр арга дээр тулгуурлаад хийсэн туршилтын ажил буюу судалгааны ажил байсан. Тэгээд уг судалгааны ажил нь болохоор эхлэхдээ 5 эмнэлэг дээр судалгаа хийгдэж байсан юм байна л дээ. Бодлогүй Их Британь, тэгээд Австри, Америкийн нэгдсэн улсын нийт 15 эмнэлгийг хамруулж чадсанараа нийт эмнэлэг төвчж байгаа 2060 гаруй одоо зүрхний саадалтай өвчнүүд дээр туршилт явуулсан байлээ.
Тэгээд өвчтнүүдийн 46% нь болохоор зэрэг клиник үхэлд орсон үедээ буюу зүрх нь одоо зогссныхаа дараа ухаан санаагаа алдаагүй байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн мэлээ. Тэгээд өвчтнүүдийн одоо зүрх нь зогссны дараа өрөөнд одоо юу болсон, эсвэл эмнэлгийн ажилтнууд юу хийж байсан, одоо оюун ухаан нь одоо сэрүүн байсан эсхийг нь шалгахын үүднээс одоо асуулт хариултын байдлаар туршилтыг явуулсан мэлээ. Тэгэхээр туршилт нь болохоор зэрэг нийт 2060 өвчтөд орсон гэсэн шүү дээ. Тэрнээс болохоор 330 клиник бүхэлд ороод бусаж амьдэрсэн гинэ. Тэр 330 хүнээс нь нийт одоо асуулт хариултын тэр судалгааны туршилтанд орсон хүмүүс нь болохоор зэрэг нийт 140 хүн байсан. Тэгээд яагаад вэ гэхээр тэр 140 хүн нь оюун ухаанаа хатгалж үлдсэн хүн байсан учраас тэр хүмүүсээр судалгааны ажлаа үргэлжлүүлэн явуулсан юм байлаа л да. Тэгэхээр асуулт хариултанд бас зөв хариулсан гэсэн үг үү? Тийм гэсэн үг. 16 асуултыг бэлтгэж асуусан юм байлээ. Тэгээд одоо яг ямар хөө асуулт байсан бэ гэхээр зарим нэгээс нь цогцгаан дурдах юм бол боссон үйл явдал одоо хурдан, удаан эсвэл хэвийн байсан уу? Хэрхэн танд одоо хэрхэн мэдрэгдсэн бэ гэсэн нэг асуулт байсан. Тэгээд мөн өнгөрсөн дурсамжууд тань орж ирсэн үү? Тэ? Дараагийнх нь болохоор зэрэг таны бие одоо хуваагдаж салж байгаа мэтээр тань мэдрэгдсэн үү? Мөн та ямар нэгэн хурц гэрэл харсан уу? Таны ухаан санаа өмнөх үеүүдээс илүү хурц тод байсан уу? Эсвэл ирээдүйд болох үзэгдэл буюу ирээдүйн ямар нэгэн юм танд орж ирсэн үү? Та баяр баясгалан мэдэрсэн үү? Мөн та амар тайван болон тааламжтай байдлыг мэдэрсэн үү гэх зэрэг нийт 16 асуултыг өвчтнүүдээс асууж хариултыг нь авах байдлаар судалгааг үргэлжлүүлсэн байлаа. Тэгээд хамгийн их одоо энэ асуултнуудаас хамгийн их одоо хүмүүс хариулсан хариулт нь болохоор зэрэг тэр болсон явдал одоо тухайн одоо яг клиник үхэлд орох эсвэл одоо сэхэнд ороод буцааж амьлах тэр процесс танд одоо хурдан эсвэл удаан эсвэл хэвийн байсан хэрхэн мэдрэгдсэн бэ гэдэгт дийлэнх хүмүүсийн одоо 27 хүн нь энэ асуултанд хариулсан байлаа. Тэрний дараагаас бас хамгийн ихээр хариулагдсан асуулт гэх юм бол та амар тайван болон тааламжтай байдлыг мэдэрсэн үү гэдэг асуултанд нийт 22 хүн хариулсан буюу хамгийн одоо олон хүн хариулсан асуулт байсан. Мөн таны ухаан санаа өмнөх үеийнхээс илүү хурц тод байсан уу гэдэгт 13 хүн хариулснаар бас мөн нэлээд өндөр хариулагдсан асуулт байсан. Бас хамгийн сонирхолтой нь таны бие хуваагдаж салж байгаа мэтээр мэдрэгдсэн үү гэдэг асуулт нь бас нийт 13 хүн хариулснаар маш олон хүн буюу 0.1 хэдэн хүн хариулсан асуулт байсан. Гэх зэрэг одоо 16 асуултыг өвчтнүүдээс асууж хариултыг авах байдлаар уг судалгааны ажил нь үргэлжилсэн байсан. Тэгэхээр асуултанд өвчтнүүд хэрхэн хариулсан бол эсвэл одоо чухам ямар зүйлийг мэдэрсэн бол гэдэг нь илүү сонирхолтой байгаа байх. Тэгээд хариултуудыг цугцгаан дурдах юм бол нэгдүгээр асуултын үе шат нь болохоор зэрэг 3 үе шаттай явагдсан байлаа. Эхний үе шат нь болохоор зэрэг эхний үе шатанд хариулсан хүмүүс нь 140 хүн, хоёрдугаарт нь хариулсан хүмүүс болохоор зэрэг 101 хүн, тэгээд гуравдугаарх буюу нэлээ гүнзгий асуултанд буюу хариулсан хүн нь нийт 2 хүн байсан. Тэгээд ингэвэл одоо гүйхэн асуулт буюу нэгдүгээр шатны асуултанд хариулсан хүмүүс гэх юм бол дийлэнх нь одоо амар амгалан мэдэрсэн. Эсвэл зарим хүмүүс нь хурц гэрлийг харж одоо цаг хугацаа хурцсах тийм мэдрэмж төрсөн. Эсвэл удаашрах мэдрэмж төрсөн гэсэн хариултыг хариулсан байсан. Мөн зарим нэг хүмүүс нь болохоор зэрэг гүн усанд живж байгаа мэд сэтгэгдэл төрсөн гэж хариултыг өгсөн байлээ. За тэгээд тэрний дараагийнх буюу 2 дугаар шатнд дах зарим хариултаас нь дурдах юм бол нэг хүнийхийг бас тод аваад ярьж өгөх юм бол тэр хүн болохоор зэрэг би одоо ертөнцийн нөгөө талаас ирэх шаардлагатай болсон буюу ертөнцийн нөгөө талд очсон гэсэн мэдрэмжийг авсан байлаа. Тэнгүүтлээ бурхан намайг буцаасан. Миний явах цаг биш байсан гэсэн мэдрэмж би мэдэрсэн. Тэгээ надад хийх юм их байсан гэж хэлсэн. Тэр хүн тэнгүүтлээ одоо яг тухайн хүн ямар хөө байдлаар мэдрэгдсэн бэ гэж асуусан чинь түнэлээр тэр хүн явж байсан юм байна л та. Тэгсэн чинь маш хурц гэрэл өөдөөс нь одоо нүдийг сохлох шахам тийм тод гэрэл харсан гэж байна лээ. Тэнгүүтлээ тэр түнэлд ганцхан тэр хүн байгаагүй. Тэр хүнээс гадна маш олон тооны хүмүүс байсан. Гэхдээ тэр царайгийн гэж сайн харж чадаагүй байсан нэ. Тэгээ гэрлээс гарахад тэр хүнд юу харагдсан бэ гэсэн чинь маш үзэсгэлэнтэй тийм сайхан хот харагдсан. Тэгвэл тэр дэн гол болохоор зэрэг маш тунгалаг гол байсан гинэ. Тэд болохоор маш их хүмүүс байсан. Гэхдээ бүх хүмүүс нь ямар ч нүүргүй байсан гинэ. Мэдээж угаасаа яг төсөөлөл учраас бүх хүмүүсийн нүүр харагдахгүй байх. Тэнгүүтлээ
гинт тэр хүн сэрсэн юм байна л да. Эмч буюу одоо тэр схем амьдруулахад ороод хүмүүс дахин сэрж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр эмч одоо цахилгаанаар одоо цээжин дээр мэн цохиулж байсан гэж хариулсан байлээ. Энэ хүн болохоор зэрэг миний одоо уянгагийн яриаг сонсоод энэ хүн хэрэгсний шигшинтэй байсан бах. Эсвэл үнэхээр төсөөллөөр нь тийм байсан уу? Өөрөө үнэхээр ийм юм итгэдэг байсан болохоор тийм юм төсөөлсөн үгүй бол сайн мэдгүй юусэн ингэж хариулсан байлээ. Маш олон сонирхолтой хариултууд байсан. Одоо жишээлбэл дурдах юм бол маш олон амьтдыг харсан. Эсвэл одоо маш олон гариг ертөнцийг харсан. Бүх тэр гариг ертөнцид ямар ч цэцэгс байгаагүй. Эсвэл одоо арслан харсан, барыг харсан гэх мэтчлэн ихэнх хүмүүс нь ихтэй хурц гэрлийг харсан гэж хэлсэн байсан. Хурц гэрэл тэр нь нарны гэрэл байсан. Нарны гэрэл эсвэл зүгээр алтан шаргал өнгөтэй гэрэл байсан гэх зэргээр хариулсан байсан. Нэг хүн болохоор зэрэг мэдрэмж ямар санагдсан бэ гэж асуусан чинь тэр удаа маш аимшигтай байсан. Маш хурдтайгаар явж өнгөрсөн бөгөөд тэр хүн болохоор ямар ч байсан энэ мэдрэмж үнэхээр амар мэдрэмж байсан гэж хэлсэн байсан. Зарим нь болохоор гэр бүлийнтэй хараад гэр бүлийнхэнтэй ярьсан их мэдчлэн маш сонин тэр мэдээллүүдийг хариултуудыг өгсөн байлээ. Эндгээр одоо асуулт болон хариултын туршилтаар одоо доктор Парне хэмээх судлаач маань юуг олж тогтоосон бэ гэдгсэн чинь одоо зүрх зогссны дараа тарих ажилтнууд мэдэн тийм ээ зүрх зогсноос хойш мэдээж 20-30 секундэд тархины үйл ажиллагаа зогссон юм байна. Гэвчиг энэ судалгааны ажлаар одоо туршилтаар орсон хүмүүсүүдийн тархи нь оюун санаа нь лавтайгаар одоо 3 минутын хугацаанд ажиллаж байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм байлаа. Тэгвэл Парне гэдэг судлаач маань үхлийн цэг гэж байдаггүй. Харин зүрх зогсны дараагаар үхэл нь одоо тодорхой хугацаанд аажмаар үргэлж ийсгээ. Хэрвээ эргэн сэрэх юм бол яг тухайн хугацаанд бүх одоо дур сумжуудыг эргэн санаж байдаг юм байна гэсэн судалгааныг хийж дуусгасан хүн байлээ. Яг бол дахин зогсоогүй юм чинь тий. Дахин зогсоогүй. Яг хүмүүсийн бодлоор болохоор зэрэг хүн одоо нас нөхцөл бол тухайн үеэс эхлээд оюун санаа ухаан одоо хаачтыг бол мэдэхгүй мөртлөө хэрвээ байдаггүй алга болдог байх тэр цанин оддог байх гэж боддог боловч тухайн оюун санаа буюу хүний бодол сэтгэлгээ тэр хэмжээгээр одоо 3 минут буюу дахин эргэн сэрэх хүртлээр хадгалаастай байдаг гэдгийг энэ судалгааны ажлаар баталж гаргаж ирсэн байсан надад маш их сонирхолтой санагдаад тэгээд энэ судалгааны ажлыг ярихаар авчирсан байгаа. Тийм нөө шинжлэх ухааны тэгээ суурьтай юм байгаа болохоор айгүй сонирхолтой юм а. Тэгээ хүн болгоны мэдэхгүй зүйлсээ эзэн гэж гаргаж ирнэ гэдэг бол тийм маш том хэрэгтэй судалгаа болсон юм гэж бодож байна. Харин тийм энэ судалгаа болохоор зэрэг 2014 онд хийгдсэн судалгаа юм байлээ. Тэгэхээр хийгдээд төдий удааг байгаа гэсэн үг юм болохоор тийм тухайн 2014 онд хийгдээд хэвлэгдсэн тэр жилдээ нэлээд их шууганы тарьсан гэж бас бичсэн байлээ. Тэгээ мэдээж угаасаа иймэрхүү талаар судалгаа бараг явагдаагүй байсан болоод энэ дээр бол маш их ач холбогдол өгсөн байх гэж бодсон. Тэгээ голноос юм ялваа судалгаасан болохоор нөгөө нэг олон хүмүүс ингээд давтаж адилхан хариулт хийсэн тэр зүйл нь илүү их нөгөө нэг баталгаатай болдог шүү дээ. Тэгэхээр хүмүүс адилхан юм ингээд мэдэрнэ гэдэг нь айгүй сонирхолтой. Тэгээ нэг хүнийх нь юуг нь харсан чинь ингэнэ тухайн яг ингээд зүрхэн зогсны дараагаас одоо тухайн өрөөнд байсан совилогч бол эмч нарын яриаг бүгдийг мэдчихсэн нэ дараа нь эргүүлээд асуухад одоо жишээлбэл тухайн эмч нар одоо яг юу шок юу дэ одоо зүрхэн зогчлаа цаанаас одоо аппарат аваад ич гэдэг юм уу тэр бүх одоо хийгдсэн яриануудыг эргээд өөрөө юу зүрхэн зогссон байгаа ч гэсэндээ тэрийг санаад эргээд асуухад яг тэр тухайн өрөөнд яг юу болчихсныг бүгдийг нь ярьж өгсөн гэдэг. Бас тэр бол маш сонирхолтой ярилцлага болсон байна. Дахин өгсний дараа гэсэндээ одоо амьд байна. Саний тий. Тэгээ би бас энийг сонсоод ингэж бодлоо л доо. Одоо хэрвээ тий таны ойр дотны хүн чинь ч юм уу тий хэрэг ингээ өнгөрлөө шүү дээ. Тэгээ ингээ зөвхөн ингээ таагдсан үед тэр хүнд одоо за ингээ шууд за өнгөрчлөөг хайчихгүйгээр ямар нэг ингээ гоё зүйл үг хэлж өгдөг ч юм уу тий. Гоё одоо таныг санах болно ч юм уу хайртай шүү ч юм уу. Тэгээ тийм үг ингээ хэлэх юм бол тэр хүн ингээ сонсож чадах үед тийм бодогдлоо. Тийм 3 минутын хугацаанд бол ажилдаг гэхлээр тэр 3 минутын хугацаанд өөрийнхөө хэлхийг хүссэн юмудаа хэлэхэд бол тэр хүн хүлээж авнаа л гэсэн үг шүү тийм ээ. Гоё шүү ер нь уншаад байх гэсэн ойлгох гэсэн. Гэтэ
унших тусам илүү ойлгомжгүй болж байгаа ч юм сайн байдаг. Аа. Илүү ойлгомжгүй, илүү хүчрэг хичээлэг болоод. Тийм судлах гэсэн бүр мэдхгүй юм маш олон гарч ирээд байдаг. Бид нар ч гэсэндээ бас зүгээр одоо хөлч юм уу, хөлийн дараа авсан талаар гээд одоо бодохоор зүгээр өөртөө ингээд тийм баригдаа ч юм өөр ингэсэн бодол байдаг ч гэсэндээ тэгээд ингээд судлаад үзэхээр ч юм уу, эсвэл ингээд сонсоод үзэхээр илүү их ингээд юм мэддэг болохоор тэгэхээр энэ подкастаар дамжуулаад бас тийм сонсож байгаа хүмүүс маань тэр бид нар өөрсдөө ч тэр илүү их ингээд ойлголтуудыг авч чадчихна гэдэг нэг заавартай гой санагдаж байна. Харин өөр өөрсдийн бодол дээрээс өөрөөр планы ажил эсвэл бас шашнуудын мэдээлэл тухайн шашнуудын онол судалгааг бас сонссонд амар баяртай байна. Мэдлэг мэдээлэл түгээс нь маш их баярлалаа. Тэр нэг гэсэн тийм ялангуяа судалгааны ажлууд бол бас энэ бүхэн нэгтгэж ярихаас аюу хэцүү байдаг. Яагаад гэвэл маш олон тий урт тийм судалгааны ажил байдаг. Тэр болгоныг бас өөрөө уншаад ингээ ойлгоод бид нар бас тараах гад их цаг зарцуулсан баг. Тэнд нас их баярлж байна. Яа. Тэгвэл өнөөдрийн сэдв хүмүүс багж болтгой өр өгөөчтэй, багж болтгой сонирхолтой болсон байх гэдэг итгэлтэй байна. Тэгээд дараагийн сэдвээр бид хоёр одоо яг юу ярилцгаа шийдэж байгаа. Тэгээд дараагийн сэдвээр бас мөн сонирхолтой. Тэгээд хүн болгонд мэдээлэл одоо мэдээлгэн болох үстийн сэдвийг сонгоод ярилцахаар төлөвлөнө. Тийм ээ. Тааштай тийм подкастаас хоош тавихгүйгээр бас чухал зүйлүүдийн нэгээр тавиад илүү хичээгээд тайлбарлах болно. Тэгэхээр та хэд гэсэндээ одоо ийм байв сайн, тийм байв сайн ч юм бид бас зөвлөгөө өгөх байлгаа. Харин тийм. За тэгвэл энэ удаагийн подкастаа энэ түрээд өндөрлөх үү? За тийм ба. Яа тэгвэл дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.